За сайн байцгаана уу. Ингээд дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг Өмнөд Судан улсад хүрэлцэн ирлээ. Энэ улсад нэгдсэн үндэсний байгууллагын ам-мис ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын НАТО буудлын 15 дахь батальоны хамт олонтойгоо уулзлаа. Намайг тус улсад хил гайлаар нэвтрхээс эхлээд Монгол улсын паспортыг мань харсан хил гайлын ажилтнууд нисэх буудлын хандлагаас эхлээд Монгол цэргүүдийн маань нэр хүнд сахилга бат ур чадвар ямар өндөрт байдгийг бол шууд мэдэрч ойлгож эхэлсэн. Ингээд намайг халуун дотноор хүлээ авсан батальоны захирагч Хурандаа Бат Эрдэнэ, Дэд Хурандаа Дашт Ондог тэдний хамт олонд таларснаа хэлье. Тэгээд миний хувьд бол цэргийн мэрэгжлийн хүн биш учраас зарим үг хэлхийг буруу хэлж магадгүй гэдгийг урьдчилан сануулъя. Ийм батлан хамгаалахын салбарын үзэгчид маань зөвөр ойлгож хүлээн авах үзье. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. За сайн байцгаана уу. Би ингээд одоо тун удахгүй нэг цагийн дараа Кения улсаас Өмнөд Судан улс руу нисэх гэж байна. Тэгээд энэ Өмнөд Судан улс маань бол Кения улстай яг нөгөө хилэлдэг. Тэгээд ерөөсөө 1 цаг 30 минут нисэх юм. Тэгээд энэ терминал 1A гэдэг терминалаас нисэх юм байна л та. Тэгээд би мэдээж Өмнөд Суданд очих гэсэн болохоор нэлээд хэд хоногийн өмнө бас Өмнөд Судан дахь Монгол цэргүүд рүүгээ бас холбогдсон. Тэгээд тэр хэд маань бол намайг бол ингээд сайхан хүлээгээд авнаа, ингээд тосноо гэдэг ингээд сая ерөөсөө 3 хоногийн өмнө л яг ийм бүх зүйл тодорхой боллоо. Энд чинь бас нөгөө хамаагүй болдгүй юм биш үү? Энд бүх юм босоо тогтолцоотой ингээд зэвсэг түвшний жанжин стаб яам гэдэг ингээд дэшегээ Монгол улс дээр нь UN энэ чинь нөгөө нүүб болохоор нүүбээсээ бас давхар зөвшөөрөл юм авт юм байна. Тэгээд сая 3 хоногийн өмнө тодорхой боллоо. Тэгээд намайг очино гэдэг ерөнхийдөө мэдээлэл бол цэргүүдэд маань маш их тарчилтэй. Тэгээд над руу одоо Монголд байгаа. Гэхдээ энд Өмнөд Суданд бол алба хааж исэн юм шиг байна. Тэгээд одоо бол эхнэр нь энэ Өмнөд Суданы дээр Бинтүүгээд хотод үүрэг гүйцэтгэж байгаа юм байна л та. Тэгээд нэг юм Бат Эрдэнэ гээд дүүхүү над руу холбогдоод тэгээд манай эхнэр байгаамаа одоо Монголд байгаа юм билээ энэ залуу. Тэгээд та надад ингээд та нэг цэцэг ингээд хүргээд өгөөч гэдэг ингээ гоё гэр бүлийнхаа зураг мургийг авахгүйлаад за ингээд надаас нэлээд ингээд хүсэл тавиад тэгээд би бол ингээд хичээ гэж хэлсэн. Яг тэгэхээр очлоо тийм ээ. Би Өмнөд Суданд өмнө очиж байгааг одоо цэцэг би хаанаас сулах юм бол үнэхээр цэцэг одоо тэнд зарддаг юм болов уу гүн болов би мэдэхгүй байна. Тэгээд дүүд бол би яг үннээ л хэллээ. За ах нь ингээд одоо байдгаараа ингээд хичээя гэд. За тэгээд юу яасан? Би зөвшөөрлийг бол авсан шүү. Гэхдээ за ингээд одоо ах нь энэ чатыг камертай ил харуулад ингээд ярьлаа шүү тий. Ийм ингээд ийм хүсэлт бас давхар биелүүлэх чинь гээд. За тэгсэн чинь дүү бол ингээд окей. Бид гурав зураг бол орох шаардлагатай бол явуулъя. Маш гоё дурсамж болноо гэд. Тэгстэй хамгийн сүлд нөх хөрх дансаа явуулаар хэдийг хийх үү гэдэг цэцгний мөнгөө хийх гээд байгаа байхгүй. Тэгээ зүгээр ах нь аваад өгч гэсэн эвгүй ш тайхаа Монголд ирэхээр тантай заавал уулзнаа гэд. Одоо Баян-Улгийн аймагт уулын тусгай батальонд алба хаад юм байна. Тэгээ сонсгоч байхасаа л хамт явж байна даа гин. За тэгээ дүүгээс нэг цэцгний мөнгө төрөг аваад ийж яах вэ? Зүгээр би өөрөө цэцэг аваад ихнэрт нь гоё яваач өгчихэд. Нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M3-S Өмнөд Судан улсад намайг Монгол эрд цэргүүд маань тусаж авсан. За сайн байцгаана уу? За сайн байна уу? Сайн явж ирв үү? За сайн явж ирлээ. За сайн байцгаана уу? За сайн байна уу? За сайн байна уу? За ингээд намайг хүсэлтийг минь хүлээж авч одоо тусаж авсан та бүхэндээ маш их баярлалаа. За зүгээр. За та сайн явж ирв үү? За одоо хамгийн түрүүнд анхааруулах гац зүйл байгаа даа. Одоо таны энэ ирсэн газар Бинтүү суурьнд маань цагийн байдал докторгүй байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор та хэдийгээр аялж яваа аялагч гэсэн манай Монгол улсын иргэн байгаа даа. Тийм учраас таны аюулгүй байдлыг өнөөдрөөс авахгүйлаад энэ дэх хугацаанд манай Монголын батальоны цэргийн албан агч маань хариуцж ажилланаа. Та тэрэн дээр гараарай гэсэн. За та одоо би одоо ингээд ер нь бол Монгол улсынхаа цэргийн хамгаалтанд орчиж байгаа юм байна тий. Одоогоос ингээд. Йоо ямар гоё юм. За та аялал. За баярлалаа. Би тэгээд одоо энэ нийт олон улсаар явхад амьдралдаа анхны удаа ийм шорон одоо замтай нисэх буудлын талбай үзэж байна. Энэ нисэх буудлын ингээд бүгд шороо юу? Бүгд шороо. Засмал байхгүй юм байна тий. Байхгүй. Йоо ямар аюултай. Гэхдээ энэ чинь ингээд би сая гайхалтай цонхоор харсан чи шорон дээр онгоцсон байна давхгээд байдаг. За тэгээд ийм байт юм байна. Тэгээд би нэрээ үнэхээр бас энэ бүр Монгол улсын иргэн бүр ямар гоё юм бэ гэдгээ ингээд бүр мэдэрч ин л та би яг энэ бүр
Монгол паспорт байна гэд. Одоо ингээд үнэхээр энд бас ингээд аялаад явхад ганцаараа зарим үед амар хэцүү байдаг. Ер нь бол миний ингээд баг бензин дуусчихсан. Гэтэл одоо би ингээд хаа байсан Африкийн өмнөд Судан улсад ингээд бүрэн цэргийн хамгаалтанд орсон юм хахайсан сайхан зэвсэгтэй юм залуучуудтай. Урд одоо бас дахиад манай нэг хамгаалтын машин явж байгаа юм билэ. За ингээд би бол энэхээр энэ Монгол улсынхаа иргэн гэдэг үн цэнэ бол бүр маш мэдэрч байна. Бүр баг ингээд жоохон юм ярил ингээд үйлчих гээд байна. За ингээд тэгэл яг л Африкийн амьдрал ингээд өмнө Суданд эхэлж байна. Ингээд шорон зам энэ тэнүүгээр янз бүрийн юм үүрээд толгой дээр ингээд тавьсан алхаж байгаа хүмүүс гээл тийм ээ. Тэгээд жавхлахынхаа дууг сонсоод ингээд явсан ч нэрээ ямар гоё юм бэ. Алив тэр намайг Сомалиагийн Исламын сүмэнд нэг илгээдсэн 3 нөхөр өмнө Суданд хүрээд ирээ. Come to Sudan, give me location, anytime, anywhere гэдэг шиг. Йоо, манайхаа сая гадаанаас яаж өгтөж авсныг та ингээд харлаа тий. Тэгээд би бүр амар санаа зовлоо бүр нэг юм ичээд нэг балмагдаад би ерөөсөө энэ ингэж одоо намайг хүлээж авна гэж бодсонгүй л дээ. Юм найрал хөгжинтэй дарган марга захирагч нь гараад ирсэн. Тэр бүгд жагсаа зогссон. Тэгээд ёо бүр айгүй бүр хөлс цуваар бүр сараа зууд сайдмээ дарга нар ирэхээр л нэг иймэрхүү ухтаж авдаг шүү дээ. Тэгээд сая ингээд тайлбарж хэлж байна. Бид нар бол энэ Монгол улсынхаа тэгээ одоо сая дарагч бай, иргэнч бай бид бол ингээд бидний зөрөөд ирж байгаа учраас одоо бид бол маш одоо хүндэтгэлтэй хариуцлагатайгаар ингэж хүлээг авнаа гэд хэлж байна. Тэгээд надад ийм бас ийм хувцас өмсүүлж байна. Энийг би өмсөх шаардлагатай. Ягаад гэвэл би бол нөгөө бусдаас ингээд нэг тийм ялгараад ээж болохгүй. Тэгээд дээр нь энэ чинь нөгөө нүүбийн одоо хашаан дотор гадна дотн маш их шалгалтууд байгаа. За тийм болохоор бол би яг энэ хувцастайгаа ингээд ер нь байх юм байна. За тэгээд сая би нөгөө нэг орохдоо бичлэг хийж чадаагүй. Нөгөө нүүбийн шалгалтын дээр камера хураацсан байсан байхгүй. Тэгсэн чинь манай хэд нэгэ дотроос бичлэг хийгээд байсан байхгүй юу. Тэгсэн чинь дотроо манайх чинь бас ийм нэг ажлын офис. Тэгээд энэ офис дотроо за амрыг ирээ сайн байна уу? Офис дотроо ингээд манай залуучууд тавлыг сайхан нөө. Тэгээд ингээд сая бичлэг хийгээд байсан манай эдэр ахлах тэслэгч тийм ээ. Ахлах тэслэгчтэй сая түрүүн ярилцлаа. Тэгээд эдгээр чинь зөвхөн камер биш юм бүр дорон морон ингээд бүх техник хэрэгсэл энэ байдаг юм байна. Ийм гоё аппарат гэдэг энэ чинь бүр айгүй гоё юм байна. Би одоо яг анх ирээд бол энийг ерөөсө төсөөлсөнгөө. Тэгээд би бол ингээд юу яаж байгаа юм аа. Нэг мөс одоо энэ хэдмэн ийм гоё нөгөө дорон морон камертай юм чинь ингээд дороныг нь бас миний влогонд ашиглуулж туслаач гэдэг одоо эдрээ ахлах тэслэгчээс ингээ хүсэлт илэрхийлээ тэгээд зөвшөөрсөн байгаа. Тэгээд одоо маш их баярлалаа. Ингээ миний влогонд энэ дорон би ерөөсөө өмнө нь доронтой влог манайх нэг ч хийж үзэж байгаагүй тий. Тэгээд өмнө Суданд одоо анхны удаа доронтой влог хийх нэ. За баярлалаа. За тэгээд бааз дотор руу явж байгаад би айгүй сонирхолтой хүнтэй таарлаа. Тэгээд та нар хэн гэж бодож байна? Тэгээд би одоо зөвшөөрлөө авчаад бичлэгээ эхлүүлнэ. Ихэн махтай амрыг ирээ. Бичлэг хийхээ зөвшөөрнө үү? За баярлалаа. За ингээд одоо миний та бүхэнд харуулах гэж байгаа хүн бол Монгол улсын хамгийн маш олон охтуудын краш. За тэгээд Тэнгисийн иргэн дээр 2 4 7 шоуны оролцогч Бэлгүүн Ахмад маань энд алам хааж байгаа юм байна. Тэгээд за миний хувьд бол одоо тантай уулзаж таарлцсандаа бүр маш их баяртай байна. Энд би одоо байна гэж би ерөөсөө төсөөлсөнгөө. Тэгээд за хэд удаага одоо энэ алам хааж байна. За миний хувьд энд яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын мандатын ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгэж байна. Өмнө нь болохоор нэг Афганистан улсад үүрэг гүйцэтгэжсэн. Афганистан тийм. За энэ удаа энэ Суданд бол анх удаа үүрэг гүйцэтгээд явчихсан.
За тэгээд Тэнгисийн ирэг дээр 2 4 7 шоунд оролцоод Тэнгисийн ирэг дээр амар тайван байх. За цагийн байдал одоо докторгүй хүндрэгч байгаа энэ Өмнөд Судаа улс хоёрт байхын гол ялгаа нь юу вэ? Нэг адилхан зүйл нэг байна. Айгүй адилхан халуун байна. Гэтэ энд бол бүр маш халуун байна. Тэгтээ яг нэг тэнд бол мэдээж бид нар одоо тийм шоу нэвтрүүлэг. За тэгээд амралтын байдалтай байгаа. Энд бол бид нар мэдээж үүрэг гүйцэтгэх гэж ирсэн байгаа. Шалалтын сондоо 2 зүйл. Тэгээд энд ирээд одоо ерөнхийдөө 1 сар болж байна. Одоо залуучууд маань яг л одоо яг жигдрээд ажил одоо бухимдаа гашаад үүргээ яг гүйцэтгээд эхэлж байна. Эд халж эхэлж байна. Одоо л ерөнхийдөө бараг 40 градус 5 өрөө мэдэрч байгаа хэрэг. Тэгэл үүргээ гүйцэтгэл байж байна да. За тэгээ хэд дунаг бас бэлгүүнтэйгээ зөндөө тарах юм байна. Тэгээд миний хувьд бол үнэхээр баяртай байна. Ингээд Тэнгисийн ирэг 2 4 7 шоуны удаатай Африкийн Өмнөд Судаанд ингээд таарна гэж яаж мэдхэв. Тэгээд бэлгүүн одоо Ахмад маань бол юм Ахмад цолтой. Тэгээд бас Монголынхоо цэргийн батлан хамгааллын нэр хүндийг бас их өндөрт дүргэсч яваа шүү. Тэгээд одоо маш их баярлалаа. Уулзсандаа маш их баяртай байна. За одоо би ингээд өдрийнхөө хоолнд орох гээд байж байна. За ахлагч ямар гэрээ? За манай ахлагч энэ биш. Энэ биш. За гээд одоо өнөөдрийн энэ хоолыг танилцуулнаа. Та ер нь энэ ресторан хоолны үйл ажиллагаа надад нэг төвчөнд тайлбарлаад өгөөч. 15 нэр төрлийн 2 дугаар хоол, 10 нэр төрлийн шүлтээ хоол гэдэг байгаа. Өглөөний 7 төрлийн цайтай. Тэгээд ерөнхийдөө бол одоо хоёулаа тэгээд татшаа орж байгаа нэг удаа хэлцэж байна. За баярлалаа. За ингээд ямар ч байсан орж хоол иднэ. Чи бүхэн малгайгүй байх чинь малгай авах хэрэггүй. Тийм байна. Малгайгүй бүс гэж явдсан юм биш үү? За тэгээд ямар ч ийшээ ойчилж байгаад хоол идэх амар халуун байна бүр хөлс сутгаад. Ярээсээ. Гэхдээ яхаа ойчилж байгаа л орё. Баярлалаа. Хоёр замаар өөрчлөлөө. Яг л адилхансаа ойчилж байгаа л орё. Баярлалаа. Арын халууг орно. За ингээд хоол авчихлаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Ийшээ сууцгоо. Хүн байхгүй үстэй те. За сайн байна уу? Мөх цэлмэг. За сайн байна уу? Мөх цэлмэг. За мөх цэлмэг. За манай хошууч гард. За тэгээд алба тавлаг сайхан байна уу? Алба сайхан байна уу? За хоол бол их гоё хоол өгдөг юм байна штэ. Бантун бууз. Гоё ногоо, тэгээд шүлтэй хоол гээд. За ингээ би нэг ямар ч сайхан хоолоо идэтгэе. За энэ тэгээд хоолн дээр бас манай нэг альбан хаагч юм байна. Төрсөн өдөр болж байгаа юм байна. За сайн байна уу? Ичиж бич хэрэггүй манайха зүгээр. За төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. За тэгээд төрсөн өдрийн мэнд хүргээд ээж аав гэр бүлтэй мэдлэгээ дэвшүүлэх үү? Тэгээ Ховд аймгийн болгон сумц байгаа аав сөгчлөө ээж нэргэн хоёртой хайртай шүү. Та хоёр минь сайн сууж байгаарай гэж мэдлэгээ дэвшүүлээ. За ингээд баяр хүргье. Тэгээд сайхан баярлцаагаарэ. Түрүү манай гар төшөөж хэлсэн. Тэгээд энэ хэд маань төрсөн өдрөө сар сард нь бүгдээрээ нийлүүлж хагаад одоо ч ингээ 10 сар шүү дээ. Тэгээ 10 сар төрсөн бүх хүмүүсээ нийлүүлж хагаад бас нэг өдөр нь ингээд төрсөн өдрөө тэмдэглэждэг гэсэн те. За тэгээ тэр өдөр нь бол гэхдээ өнөөдөр энэ бол биш юм шиг байна. За сайн байцгаана уу? За хичээл дундуур нь саад болж байгаа дуучлаарай. Нэг бичлэг хийгээд товчхон хичээлийнхээ явцыг харах гэсэн. За энд ингээд Монгол бичгээрээ ингээд хичээл маань орж байгаа юм байна шүү. Тэгээд сургалтын зааланда. За хичээл нэг саад болоод байж яах вэ? Тэгээд би бол одоо Монгол бичгээ 4-р анги хүртлээ үзчихсэн. Тэгээд одоо би үнэхээр мартцсан байна. Өөрийнхөө нэрийг бичиж чадна. Ерөнхийдөө уншина. Тэгээд энэ бол маш гоё ажил явж байгаа юм байна. Тэгээд баярлалаа Ахмадаа. За ингээд 7 хоног байрлах миний байр маань энд юм байна. Тэгээд миний энэ байрлах байр бол цэргийн багийн орлогч одоо дид хурандаа Даштондог дид хурандаатайгаа хамт ингээд нэг байранд байх юм байна. За сайн байна уу та? Сайн байна. За ингээд намайг одоо өрөөндөө хамт ингээд намайг байлгаж 7 хоног ингээд намайг гоё байлгаж байгаад маш их баярлалаа. За тэгээд өрөө маань бол ийм сайхан тэгээд гүнжийн тортой. Тэгээ гүнжийн тортой ингээд энэ ч би унтчихна. Энд ингээд сайхан Монгол улсын маань төрийн далбай залсан байна. Тэгээд ийм сайхан тогтой тухтай 7 хоног нэ. За тэгээд эрхэмдэд дурандаа монголчууд дандаа та нэг мэдлэгээ дэвшүүлж өгнө. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа Мутуудлага 15 дугаар батальоны цэргийн багийн орлогчдын дурандаа ташдаг гэж юм байна.
За ингээ та бүхэндээ удахгүй болох нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн өмнө мэндийг бас энэ аялагчаар дамжуулан мэдчилгээ дэвшүүлье. За маш их баярлалаа. За ингээд эрхэм дэд хорондоо ахтайгаа одоо ингээд өрөөндөө байгаад үжтэй. За өрөөндөө тавтай мөр. За баярлалаа. За тэгээд цэргүүд маань ингэдэм байна л та. Манай ихэнх хөлөгчд маань юм замын байдлын туршуул ингэж одоо 7 хоногтоо 3-аас 4 удаа ингээд хийд юм байна. Гэхдээ манай Монгол цэргийн бүрэлдэхүүн бол үнэхээр сүртэй гоё юм байна уу. Энэ бол одоо ингээд машин дээрээс сайн байна уу? Нэр хэмэлээ? Жахлах уу? За. Отхох уу? За. За хамт замын байдал судалж байгаадаа баяртай байна. За, удахгүй уулзцгаая. Энэ бол гэхдээ амар эдэг юм байна. За би нэг камера ингэж дээшээгээ ингэж яагаад нэг ерөнхийн нэг эргэн тойрныг ингээ харуул атах юм. За тэгээд ийм хүүхдүүд харагдах юм бол камера хураах хэрэгтэй. Эдгээр чи бол мэрэгжлийн булаадаг гэдэг юм тийм. Ерөөсөө сүрх гэж алгуулдаг гэж байгаа. За тийм учраас бол бас Монгол цэргүүдийн өгөнд ороод камера буцаанд алт хийлээ. За одоо ер нь бол энэ нэг машин чи явж багтаарг болж байгаа юм шүү те. Ийм нарийнхан юмар явж шít. Машин бараг багтахааргүй бол харагдаж байна надад. Тэрүүгээр зам ингэ. Яа. Энэ ер нь бол нурхаар биш үү те. Энэ замд нурвал ингээд энэ хотоос гарах ямар ч боломжгүй болно гэсэн үг. За тэгээд машин маань одоо яваад тулаад нилээ нөгөө нарийн болцсон учраас одоо бид нар энэ явхан алхаж одоо энэ замынхаа юу хийж байна? Ажиглалт тийм ээ хяналтыг. За бид нар замынхаа туршуултыг ингээд явхан явсаар байгаад за тэгээд нэг ийм газар ирээд ерөнхийдөө мухарж ах шиг байна. Тэгээд дэд урандаа одоо ер нь өнөөдрийн бидний явсан туршуулын ажиллагаа маань одоо ямар дүгнэлт гарч ийн вэ? За зам бол их муудсан байна. Маргааш бол бид нарт холын эргэлт гарах одоо боломжгүй байна. За ямар ч орон нутгийн бол бас н одоо ингээд зам засварын ажлыг гаргацсан үргэлжлээд явагдаж байгаа юм байна. Маргаашийн эргүүл бол ингээд цуслагдах нь тодорхой байна. Зам бол сая хэд их нарийсан байна. Ямар ч хөдөлгөөн үлдэх боломжгүй болсон байна. За тэгээд хараа тэнд нэг юм кофе унтсан байж тээ тэнд. Энэ ер нь маш аюултай юм байна. Тэнд нэг кофе унтсан. Одоо тэрийг яаж гаргах юм? Бүү мэдээ. Цэргийн жолоодлагын ур чадвар. Энэ нэг жоохон л дарахад хараа. Тэр цаатлын дугуй мөгөө. За ийм бас аюултай замын нөхцлөөр явд юм байна. Тэр цаатлын дугуй. За энэ минь бол За ингээ ямар ч сан гараад ирлээ. Чанган байна. Энд жолоо барьна гэдэг бол үнэхээр чанган байна. За Монголоос гарснаас хойш ерөөсөө ингэж спортын хөдөлгөөж хөлсөө гаргаагүй. Тэгээд манай бас зэргүүд маань ийм гоё спортын сайн байна. Мөксөлмөг. За их мандах гээд ингээ манайхан бол өрөөдөө бас нэлээд спортлог. Сайн байна. Нэр юм билээ. Хогон цэцэг. За мөксөлмөг. За тэгээ манайхан чи сайн байна. Сая спортоор хичээлээд гоё шүү. Садарт хөлсөө гаргасан чинь гүүгээд. За энд бас ингээд тулааны урлагаар манайх хичээлж байна. За манай дэштондаг харлэгч гараа мэд. За хараа мэд. За манай дэлхийн аваргын хүрэл медальтай. Одоо энэ ч бас багшилж байгаа юу? Тий, жимийн багш хийж байгаа юм байна. Сайн байна мэд. Хараа мэд. За анх удаа алба хааж гэнэ. Садан. За амжилт хүсье. Хилчглээ сагээрээ. За манайхаа би ингээд хүүсэндээ нэг тариа хийлгээд булчиндаа тариа хийлгээд одоо ингээд тусал залгуулаад хөвтөж чинь. Гэхдээ энэ нөгөө миний бие өвдөд хөвтөж байгаа юм богтхонч биш. Тэгээд манай энэ энхүү сахиалах ажиллагааны эмнэлгийн хамт олон байна. Миний биеийг одоо үзээд тэгээ нөгөө цаашдаа нөгөө бас ингээд би ч үргэлжлээд маш олон Африкийн улсуудаар энэ чигтээ явна. Тэгээд ингээд миний биеийг тэнхрүүлэх зорилгоор ингээд надад бас эмчилгээ хийж байгаа юм ба. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний хувьд бол ингээд бүр ийм
гоё их оронтой хүн гэдгээ мэдэрч тийм ээ. Бүр үнэхээр одоо надад маш гоё санагдаж байна. Тэгээ та бүхнийхээ ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд оройны амралтын цаг болсон байна. Энэ нэг залуучууд энэ дотор шуугилдаад юу байдгийг. Сайн байна уу? Сайн байна уу энд? За энд ингээд ийм гоё юу байгаа. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Орой минь. Энд ийм юм байна. Орой нөгөө ийм үүргээ одоо хаагаад чөлөө цагаараа ийм одоо чөлөө цаг өнгөрүүлдэг ийм юу байд юм байна. Очиж. За сайн байцгаана уу? За хожил хоёр тийшээ. За ийм гоё хөл бөмбөг тоглож байна. За сайн байцгаана уу? Орой минь дээ. За энд бас ийм гоё даарц энэ тоглох юм сайн байна уу? Сайн байна. За тэгээ. За баярлалаа. За тэгээд энд юу вэ? Сайн байна уу? Энэ Sony байна уу? Mortal Kombat-ийнх нь Sony-г нөх Sega-ных уу? Sony-гийн Mortal Kombat уу те? За ингээд гоё PS-мэс тоглоод ингээд цагийг өнгөрөөд юм байна шүү дээ. Ийм гоё орчин. За тэгээхэ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд оройг бол их гоё өнгөрүүлд юм байна. Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн явж ирвэ. Ажил албад хавдаг уу? Энд чи юу кино минь YouTube үздэг юм уу те? Монгол суугаа шууд үзчихсэн. Монгол суугаа юу? Оо за ямар гоё. Бүх сууг гарах уу? Суугаа. Юу Лүк ТV-гээр яваад байна уу те? За. Ямар гоё. За ийм гоё орчин. Баярлалаа. Ийм гоё орчин уу? Сайн байцгаана уу? За миний юу гэдэг лээ? Ажилладаг хүн юм байна те? За. Ямар цолтой? Ахлагч. За ажиллагааны ахлагч. За амжилт хүсье. Энэ айгүй гоё орчин байна шүү. Надад айгүй гоё таалагдлаа. За баярлалаа. За би ингээд бас хазтай маш гоё юм үйл ажиллагаатай нь бас ингээд миний байх хугацаа таарч байгаа юм байна л да. Тэгээд энд юу болж ийн гэхлээр одоо өнөөдөр бол нэгдсэн үндэсний байгууллага Нүүбийн 80 жилийн ой болж байгаа. За тэгээд энэ ой хүрээнд энд юу болж байгаа гэхээр энэ одоо харалтаа гоё манай Монгол цэргүүд байгааз. Тэгээ манай Монгол цэргүүдийн маань одоо энэ байрлаж байгаа энэ одоо өөрсдийн бүтээсэн бааз нь бол яг энэ хавьтай бол хамгийн одоо тийм тогтой гоё юм юуны байна л да. Баазд орж байгаа юм байна. За тэгээд тийм учраас бол энд ингээд Нүүбийн баярыг тэмдэглэж бусад улс орны цэргүүд ингээд хүрлцэн ирсэн. За ийм үйл ажиллагаа болж байна. Энд бол ингээд одоо манай бас нэг юуны шашинтай улс байх шиг байна тийм ээ. Муслим. Тэгээд ийм гоё үйл явдал дээр яг би ингээд ирж таардаг бас айгүй азтай байна. Яа энэ манай Монгол цэрэг одоо ингээд бүх улсынхын нэг урдаа гарцсан командалж байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь одоо энэ ингээд хотын дарга маргууд нь ирсэн. За ингээд Монгол цэргүүд маань хамгийн урдаа Монгол орн маань Манданбаатаргээ миний их орн сайхан их орн шүү. Үнэхээр огсож байна. Монгол улс маань Манданбаатарг. За ингээд үйл ажиллагаа маань Нүүбийн 80 жилийн ой маань өндөрлж явах шиг байна. Тэгээ сайхан Монгол цэргийнхээ хурандаа Батэрдээ хахаас яриа авнаа. Завтаа болчихно үгүй юу? Амрын хурандаа завтаа болчихно та. Төстэй байгууллагын 80 жилийн баярын мэндийг хүргэе. Happy you and day. Тэгээд юу юм бэ шүү? Батэрдээ хаа Монгол цэргүүд бол би одоо Өмнөд Суданы Жубо хотод бууж ирснээс эхлээд анзаарлаа. Үнэхээр нэр хүнд айгүй сайтай юм байна. Тэгээ энд ийм гоё Монгол цэргүүд Монгол бааз дээр минь бас юм 80 жилийн ой болж байгаад би бол маш баяртай. Тэгээд танд бас баяр хүргэе. Монгол улс цэргээ энэ одоо Өмнөд Судан улсад илгээгээд үндсэндээ 15 жил болж. Тийм учраас одоо үеийн одоо Монбатын залуучууд маань энэ нэр хүндийг олж ирсэн. Тэгээ Монгол цэрэг дэлхийн цэрэг одоо хэмээн бас ярьж байгаад баяртай байгаа. Тэгээ энийг одоо итгэлийг дааж өмнөх одоо батальонуудынхаа гаргасан амжилтыг одоо батжуулахын төлөө илүү гаргахын төлөө бид бас чанамаа ажиллаж байна. Тэгээд баярын мэнд хүргье. За маш их баярлалаа. Би одоо ингээ Өмнөд Судан улсын орхиод Рванда гэдэг улсад ирээд
судааныхаа бичлэгийг янзлаа сууж чинь. Тэгээд би бичлэгийг тасалж байгаад бүр зориуд нэг зүйлийг онцолж ярих гэж бодсон юм. Одоо энэ захирагч Хурандаа Батэрдэнгээд ах биш үү те. Тэгээ энэ ахыг би нөгөө ингээд жоохон камертаа ингээд нэг ярьж мариад өөрийгөө танилцуулаад өг гэхлээр яах ингээд манай сэргүүдийг сайхан бичээ тэгээд нэг ээж автаа над камераар уулзалчихгүй нэг камер цухтаад яриа өгөхгүй яах ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээ би юуг онцолж хэлэх гээд байна гэхлээр одоо энэ ард нэг юм герман цэрэг явж байгаа үз. Цэрэг бишээ энэ чинь бас захирагч нэлээд том албан тушаалтай хүн юм билээ. Тэгээ энэ герман цэрэгтэй бол шууд германаар амар чөлөөтэй ирнэ. Африк цэргүүдтэй болохоор ингээд энд ажиллангууд англиар өстой айгүй чөлөөтэй ингээд шууд ярина. Тэгээ орос хэлтэй. Тэгээ би ингээд юу хэлэх гээд байна нөхөр энд бол ийм цэргийн ажиллагаа юмыг өдөрдөн гэдэг бол асар өндөр нөгөө боловсролтой хүмүүс өдөрддөг юм байна. Одоо энэ захирагч бол Италид сургууль төгссөн, Германд бас сургууль төгссөн яг энэ чиглэлээр. Тэгээд нөгөө Сирлон, Мерлон, Косово, Афганистан, Ирак гэдэг ингээд бүх газар нь очиж нөгөө ажиллагаа зохиом гүйцэтгэх одоо нөгөө үүрэг гүйцэтгэжсэн. Тэгээд ийм туршлагатай хүмүүсийг энд ингэж баг удирдах авчруулад ингээд дараа хойч үеэ бэлддэг бас ийм баталгаа хамгаалахын яамны хүний нөөцийн зөв бодлого байт юм байна. Тэгээд энэ захирагч ах бол юу юм бэлээ шүү дээ нөгөө power lifting гэж байдаг шүү дээ хөндийн үргэлтийн тэрний ингээд 300 кг нэмэх жимэнд ингэж одоо хөндийн жинтэй ингэж суулт хийж мэддэг. За ийм power lifting-ийн авраган бас хүү юм бэлээ шүү. Тэгээд би ер нь нэг зүйлийг их ажигласан энэ цэргийнхэн биш дээ нэг юм бүдүүн бараг юм шиг хүмүүс мөртлөө харагддаг мөртлөө амар нарийн мэдрэмж тийм гооцсон мэдрэмж энэ төр байт юм билээ. Тэгээд таад одоо энэ бичлэгийг үргэлжлүүлээд үзэхээр ингээд аягуулсаа ойлгоно. За одоо бид нар ингээд төлөвлөгөөт хяналтын ажилд явах гэж байна. Тэгээд энэ ч бол ингээд манай Монголын маань инхийг сахиулж байгаа цэргийн баг бүрэлдэхүүн ерөнхийдөө бол 7 хоног болгон ийм эргүүл явдаг юм байна. За тэгээд ийм эргүүлийн баг бүрэлдэхүүнд бол явдаг машинууд маань ингээд эмнэлгийн машин байна. За энд ийм том бас ийм хөдлөх бүрэлдэхүүний техник хэрэгсэл байна. За тэгээ ард тэпэ 80 гэсэн баха энэ танк хоёрдох юм бол би бас нөгөө сайн нэрслүүдийг мэдэхгүй байна өө. За ингээд би сая аль машинд суух уу гэдээ асуусан. Чи алинд суумаар байна гэхээр нь би энэ техник хэрэгслийг заалаа л да. Энэ нэр нь юу вэ хөө? Техник юм уу? Битэр даал хийж байгаа. Одоо явган цэргийн байлдааны машин гэсэн үг. За. За энэ битэл даал гэдэг энэ явган цэргийн байлдааны машин сууж болох уу гэд тэгсэн чинь болно гэд намайг суулгачлаа. За тэгээ одоо ингээд манай инхийг зохиолагчд маань бол ингээд төлөвлөгөөт хяналтандаа гарч ийн. Тэгээд урд бол энэ юу байна? Одоо машин гантай тэгээд ачаан дээр машин гантай юм манай нэг Монгол цэрэг АК-тай суусан байна. За ингээд сайн байна. Наваг баяр сайхан гэдэг ахлагч баяр сайхан гэдэг. За. Ахлагч одоо ингээд бидний эргүүл хийх хотон байна. Нэр нь юу гэлээ? Тэгээ та нэг тэр хотын тухай танилцуулаад өгөөч. За одоо манай эргүүл хийх суурин маань болохоор Зэлэм түр ажиллагааны бааз гэж байгаа. Ховлоо баазаас 14 км-ийн зайд оршдог. За Зэлэм түр ажиллагааны бааз руу очиж тагнуулын мэдээллийг олзуурлах. За тэгээ явууд дундаа бас ард иргэдээс тагнуулын мэдээллийг олзуурлах зэрэг одоо үйл ажиллагаа гүйцэтгэж энэхүү цуваг одоо гүйцэтгэж явж байгаа гэсэн үг одоо. Одоо би энэ дотгошоо орж үзэх гээд байна. Тэгээд буугаад ирлээ нэг эвтэх хийхлээд ороод. За сайн байна уу тэр бах. За ажил залуу тавлаг уу? Тавлаг сайхан байна. За энийг та хэдэн жил жолоодож байна? Энийг одоо өмнөд Судаанд 2 дахь удаа ярьж байгаа. 2 дахь жилээс жолоодож байгаа гэсэн үг. За энэ хоёр тэмцэл нь болохоор дайсны хөнгөн уйлсан техникэд тэмцэл явуулах, за мөн дайсны бүлэг явган цэрэгтэй тэмцэл явуулж хохирол учруулах үндсэн үүрэгтэй. За энэ хүмүүсээ ингээ холдуулахгүй бол тэр өөрхөн байгаас тэ найс тэгэл даллал. Баруун гар тал чинь Монголын батальоны одоо нөгөө иргэний зэрэг харилцааны юугаар хийсэн одоо Монголын батальоны хийсэн саксны хөдөлмөрийн талбай одоо энд харагдаж байна тэр баруун гар талд.
Оо ямар гоё юм бэ те. Одоо энэ хөл бөмбөгийн талбай, саксны талбайг манай Монголын батальоныхан маань хийж өгсөн юм байна штэ. Ингээд төлөвлөгөө тэргүүл маань явсаар байгаад нэгэн гоё газар ирлээ. Тэгээд энэ гоё газрыг бол би бас тайлбарлуулъя. За энэ хувлаа базаас зэлэм түр ажиллагааны баазаар хэдүүд 14 км яваад зэлэм түр ажиллагаа тэргүүний ажиллагааны баазаар ирсэн байна. Энэ бидний зүүн гарт харагдж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнсний ийм 4-5 ийм агуулгатай энийг хамгаалсан бие дааж үүрэг гүйцэтгэдэг хоёрт төвлөрчийн ороодоос гарсан салаа энд үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо энд харагдж байна. Монгол зэрэг байна штэ харуулна. За гоё далалж байна. За энд тэгээд Монгол улсын туг тэгээд нүүбийн туг байна. Ажлаа зохион байгуулж дуусаад ишигээ зэвсгээ хураад хадгалдаг юм шиг байна те. Сайн байна уу? Хамрыг ирээ. Хамрыг ирээ. За энэ ямар учиртай агуулга юм бол? За энэ манай ороотын зэвсэг хадгалах агуулга. Зэвсэг хадгалах агуулга. За үүн дээр манай бүрэлдэхүүн маань үүрэг гүйцэтгэхдээ гаргах шаардлагатай зэвсэг галт хэрэглүүдийг эндээс олгож аваад өөрөөсөө бүгд гаруй сүгэл зурж хүлээж аваад за мөн үүрэг гүйцэтгэхэд буцаж орж ирэхдээ бас хүлээл гэж өгөх хэрэгтэй. Бас энэ дээрээс нь бүрэн бүтэн байдлыг наад бид нь хүлээж авах. За тэгээ хүлээж аваад хүлээл гэж өгөөд бүрэн бүтэн байдлыг шалгаад. За энд ингээд манай ингээд бүртгэж өгдөг юм байна. Энэ кино чатар маань өстэй тий. За нэг үйл явдлыг хоцорч ирсэн байх сайн нөгөө юунд явж ирчээд хяналтаар. Тэгээ энэ манайхаар энэ дотроо өөртөө кино чатар хийсэн юм байна. Ингээд манайхан байна. Гоё үз. Кино үзэж байгаа. Харамтай модонд автсан хэдэн тэмээл байна. За Ингээд тийм байна л да. За кино үзэж байгаа хүмүүс саад болгоод яхав. Одоо ингээд энийг ингээд кино энэ чи хичнээн хүн ер нь ордог юм баримж байгаа. Энийг нэг 75-аас 80-аад 75-аас 80-аад хүн ордог юм байна. Одоогийн байдал. Соёлын төв гэдээ нэрлэж байгаа юм байна шүү дээ. Cultural Center гэдэг. Тэгээд ингээд 7 хоногийнхоо ер нь бямб нямгаар их тийм кино үзнэ. Тэгээ үзэх киногоо ингээд нөгөө санал асуулга явуулж хагаад. За тэгээд ингээд хамгийн санд авсан кино одоо гарч байгаа юм байна те. Гоё юм байна. Тэгээ чиний мик зиг өсгөгчтэй. За ингээд киногоо үзээ суух нэ гэж. За тэгээд бас нэг аян замд өмсөж ирсэн хувцсаа энэ лаундри руу угаалгаж бас болдгийм байна. Тэгээд хувцас авцсан явж байна. Сайн байна уу? Бичлэг хийж явж байна. Зүгээр үү? Миний хувцсыг угаагаад үж болох болов? Болно. Тийм үү. За. Маш их баярлалаа. Ишээ дэвчих уу те? За. За хувцсыг минь угааж өгөх гэж байгаад баярлалаа. За. Маш их баярлалаа. За тэгээд манай өрөөний хажууханд байна бас засвар үйлчилгээний ажил явуулдаг юм уу? Сайн байна уу? Амрыг ирээ. Сайн байна уу? За сайн байна уу амрыг ирээ. Дэшээ гарчих уу? Тэр уучлаарай хөрөө бас угаадах. За одоо ямар үүрэг гүйцэтгэж байна чи? Одоо энэ чи шинжил тогтолтын ажил, бодгны ажил хийж байгаа. Ааха. За энэ юуг бодож байгаа юм бэ те энэ залгаасыг нь? Тий. Зөв. Кант оруулж өгвөл. Секретарт оруулж өгвөл. Тий. Ер нь гоёлын маягтай. За. Би нөгөө юу яаж байгаа юм боо нөгөө сая би энэ гадаанаас ингээ хайгууд нь хараад яваад байна л да ингээд амралтын өрөө тий тэгээд номын сан маань юу ч байх шиг байна одоо номын сан фитнес байна кофе шоп энтер байна тэгээд энэ бүхнээ бол таад маань ингээд ерөнхийдөө өөрсдөө товчлаад сахаа юуны хувцас өмсөж байгаа л тий ажлын хувцас багаж авч байгаа л тэгээ ингээ өөрсдөө хийчихдээ юм байна шүү дээ тий тэгээ ер нь бол манайх ийм юм байна одоо нөгөө цэргийн одоо энэ инхийг сахиултын цэргийн алба хаана гэдэг нь бол үндсэн үүргээсээ гадна тийм ээ яг ийм одоо аж ахуйн ажлуудаа өөрсдийнхөө амьдарч байгаа байр орон тав тухыг бас хангах гэж тийм ээ цэргүүд маань бол ингээд бас өөрсдөө ингээд одоо сайхан хоц өмсөж байгаад ингээд бас ажилчдаг юм байна. Таны цол нэр хэм бэлээ? Би зөвсгчний 150 дараа ингээд ажилтдаг. Дэд дахлагч Сүхбат. За ингээд дэд дахлагч Сүхбатаа маш их баярлаа. Баярлаа. Одоо ингээд орой одоо шүн манай Монгол бас инхийг сахиулагчд маань ямар ажил үүрэг гүйцэтгэж байна вэ гэдгийг бас сонирхож харуулахаар ингээд баазаасаа гарч байна.
За тэгээд манай Монгол инхий сахиулагчид маань бол энэ шөнийн цагаар одоо нөгөө батер гэдэг хоёрттайгаа одоо ингээд энэ хотоор байршиж бас хамгаалтанд гард юм байна. Тэгээд бас тэр цэргүүттэйгээ уулзъягээд гараад явж байна. За одоо ингээд энд нэг ингээ хөрхөн хүүхдүүд сууж байгаа үз. Тэгээ энэ ямар учиртай хүүхдүүд суугаад байна гэхлээр одоо энэ нөгөө тог захилгаангүй болохоор энэ нүүбийн хаалганы гэрэл доор хичээлээ давтаж байгаа хүүхдүүд байгаа байхгүй юу? Тэгээ одоо энэ хүүхдүүдтэй жишээ нь зогсоод ингээд ярилцах болон бас ингээд хөрхөн мөнгө төрөг өгмөр байгаа байхгүй юу? Ийм мундаг хүүхдүүдэд даач гол нь энэ бол мөнгөсөх дарга болохгүй тийм ээ? Болохгүй. Тий, яагаад ч болохгүй гэж байгаа. Яагаад тэгэхээр энэ нөгөө бид нар чи одоо нүүбийн байрны дотор байгаа. Тэгэнгүүт ингээд Монгол одоо цэргүүд гарч ирээд энэ нөгөө насан туршийн хүүхдүүдийг одоо бичлэг хийгээд ярилцлага аваад мөнгө төрөг өглөө гэдэг ийм асуудал үүсэх учраас бол бас болохгүй байгаамаа. За ингээд манай цэргүүд маань энэ ч шөнийн үргээг үздэг чинь сайн байцгаана уу? Өнөө оройн ээлжинд гарч байгаа юу те? Тэ өнөө оройн хоёрыг нэг юм. За. Шөндөө ер нь энэ хэр амгалан тавин байна? Шөндөө л одоо эндхийн цагаар бол шөнө 23 цаг гээд ерөөхдөө бол хөдөлгөөн зогссон байдаг. Тэгээ бүрэлдэхүүн одоо шөнө цагаар хамарч байгаа. Одоодоо бол давгүй амгалан байна уу? Тэгээ одоохондоо бол давгүй амгалан байгаа. Өглөө хэдэд буух вүлээ? Өглөө бид нэг 7 цаг гээд байна та. 7 цаг хүртэл ингээ шүнжин байцхан байна тий. Тий, нөгөө ээлжин солигдож гарч ирнэ. Хоёр ээлжтэй байдаг. За шумуул шүн болохоор ихсэж байгаа үстэй. Шүн болохоор ихсэн. Шумуулаас хамгаалах цацлага тос юмнуудаа түрхэд. Гэдэг бол үргээ үүсдэг чинь. За. За тэгээд та хэдтэй ажлын амжилт хүсье өрөөё. Тэгээд энэ битэртэйгээ ингээд шүн хоёрттайгаа ингээд тавлаа гарчдаг юм байна тий. Тий, тавлаа. За тэгээд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баяртай. Монголын баазынхаа ингээд шалганаар буцаа ороод ирж байгаа. За сайн байна уу? Ийм асуучгүй хөдөлнөш ойртоод өгөөч. За нэр хэм бэ хөө? Нэр хэм бэ? Бид дэлч бямсраа. Бид батлагч бямсрэнтэй. За өнөөдөр орой ээлжинд гарч байна уу? Тий, орой 7 цагаас шөнийн 1 цаг хүртэл. Орой шөнийн 1 цаг хүртэл тий. За эмэгтэй хүн ингээд үүрэг гүйцэтгэхэд хэр хэцүү байна? Яаж юм? Яг энэ Судаанд бол яг эмэгтэй хүний тэсэр төвчээр хатгажлыг харуулж байгаа гэж бодож байгаа. За гэр бүлээ санаж байна уу? Санаж байгаа. За тэгээд манай ингээд Монгол эмэгтэйчүүд маань нийт одоо албан агчдын 15% байгаа тий? 15%. Тэгээд бол танаа нөгөө хамт гарч байгаа харуул түрүүн гарахад нэг охин байсан та хаана? Энэ зогсож штэ. За сайн байна уу? За бид нэг жахнаш ойртод өгөөч. За нэр хэм блэ? Дэд ахлагч Чансалт одон. За монголчууд дандаж юу хэлмээр байна? Өөргөн амжилттай биелүүлээд сайн яваад очно. Та дээр үнэхээр бас бахарч шүү. Тэгээд үүргээ амжилттай тайван сайн биелүүлээрэ. За тэгээд энд ингээд одоо алба хааж хахад эрэгтэй эмэгтэй гэдэг ямар ч ялгаа байхгүй бүгд л яг адилхан үүргээ гүйцэтгэх нь одоо оройн цагаар ингээл харуулд гарах тийм ээ бүх ажил бол ингээд ийм яг адилхан гүйцэтгэдэг. Тийм болохоор бол ингээд бас манай Монгол эмэгтэйчүүд мэн бол үнэхээр бас бахархмаар мундаг байгаамаа. За сайн байцгаана уу. За орой минь дэргээ. За ажил халуун товлого оройн шинэ ажил халуун. За та хоёр маань энд ямар ажил үүрэг гүйцэтгэж байна одоо? Холбооны ажил. За ингээд нөгөө бусад ротуудтайгаа холбоо шалгаад ингээд одоо хэд болтол байх вүлээ өглөө? Өглөө 8 цаг болтол. За тэгээд ажлын амжилт хүсье өрөө. За баярлалаа. Тэгээд манай цэргүүд маань бол рот нь энчнээ ингээд амрах байр гэж бол өөрсдөө хэлдэг. Энэ бол нөгөө амьдрах байрыг амрах байр гэж ерөнхийдөө хэлцдэг юм байна. За ингээд бол манай цэргүүд маань байршиж байгаа юм байна. За энд босс гэдэг. За би ингээд нэгдүгээр мото буудлын хамт олонд дор ирсэн байна. За сайн байцгаана манайхаа камерлоо мэдчлээрээ. За тэгээд манай за сайн байцгаана. За энд манайхан бол таньж байгаа түрүү хамт байсан хүмүүс байна. За ингээд манай уран жаргал дид хурандаа маань
нэг дуу зохиосон юм байна. Яг энэ инхийг сахиулж байгаа одоо ажиллагаа өдөр тутам юу хийдэг талаар одоо утга агуулгатай тий. За ийм дуу бас бүтээсэн юм байна. Тэгээ манай одоо инхийг сахиулагчд байна бол ингээ манайхан нөгөө инхийг сахиулах гэхээр л зэвсэг техник тий. Тим зүйл төсөөлдөг бол манайхан бол битүү бас урлагийн авьяастай хүмүүс бас байна. За яг одоо энэ юу яаж энэ волейболын лигийн тоглолт болдго юм байна. Одоо энэ ингээд нөгөө рото дундаас шалгараад тэгээд ингээд дараа нь аврагын төлөөх тэмцээн дээр болдго юм байна л да. Тэгээд энэ тэмцээнд нь одоо манай цэргүүд маань ингээд баг багтаа хуваарлагдаад ингээд явж байна. Тэгээд би бас өөрөө энэ нэг багтнаа орж байгаа. Манай баг энэ зогсож байна. Falcon буюу шонхор гэдэг одоо ийм багт орсон байна. За тэгээд энэ байна ингээд жилийн хугацаанд алба хааж байгаа шүү дээ. Тэгэхээр үлрэл болгон зохион байгуулагдана. Одоо энэ хэд маань ирээд яг 2 сар болж байгаа болохоор эхний үлрэлийнх нь яг тэмцээн явагдаж байгаа. Тэгээ 4 үлрэлийн турш ингээд лигийн тэмцээн үргэлжлэх нэ. Зөвхөн волейбол биш, сагс бөмбөг, бусад спортуудтай. За би ингээд өөрийн хүсэлтээр сэлгээнд сууж байна. Яагаад тэгэхээр энд нөгөө 40 имийн халуун тэгээд ингээд нүүрэндээ баахан нарны тос төрөхсөж нөгөө хөдлөөд хөлрөнкүүд нүдрүү урсаж ороод тэгээд бол би бол өстой барахгүй юм байна. Тэгээ манай энэ цэргүүд мэн бол хараа одоо манай энэ захирагч энэ ч гэсэн ингээд тоож байгаа шинжил алга тэгэл энэ халуунд бараг 40 имийн халуун байна. За тэгээ би бол энэ чинь бол ингэж удаан тоглож чадахгүй юм байна. Энэ халуунаар бол ёстой барахааргүй байна. Цэргүүд дундаа би ороо зогссон байна. Тэгээд энд ямар үйл ажиллагаа болж байна вэ гэхлээр одоо ингээд өнөөдөр чинь 10 сарын 27-ны өдөр. Тэгээ энэ бичлэг маань магадгүй 11 сарын дундуур ч юм уу сүүлээр янзлаад ингээд орох бах л та. Тэгээд одоо ингээд сар болгон ийм нөгөө давтан тангараг өргөдөг. Дээр нь одоо яг энэ хамгийн одоо шилдэгүүдээ бас ингэж шалгаруулж сар болгон шагнадаг юм байна. За тэгээ яг тэр үйл ажиллагаа нь одоо ингээд болж байгаамаа. Тэгээ манай цэрэг эрс маань л үнэхээр сүртэй харагдаж байгаа. Тэгээ би ч гэсэн өөрөө бас энэ хэдийнхээ нэг эдис болоод ингээд хувцсыг нөмсгөлөөд номхон зогсоо тийм ээ. Хувц зас гэхээр нэгээ дагаж засаал ингээд за ингээд байх бол үнэхээр бас гоё санагдав. Одоо яа харахгүй энэ цэргийн байгууллагын зохион байгуулалт энэ төр бол гоё байт юм байна. За ингээд гоё шагналаа яваад шагналаа авч байна. Зүтгий. За баяр хүргье. Тэргүүний эмгтэй цэгийн за тэгээд энэ шагнал нь ямар шагнал байна гэхээр юм айгүй гоё. Одоо жишээлбэл энэ ингээд аяган дээр нь гоё ингээд зургуудыг нь хэвлээд тийм ээ. За ингээд бас өөрийнх нь зургийг хэвлээд ингээд одоо манай энэ сарын шилдэгүүд гэсэн үг. За тэгээд ийм гоё одоо хүндэтгэлийн ийм зүйлтэй. За тэгээд ийм юутай гардуулдаг байх нэ. Өргөмжлөлтөө. Тагаар автаж байна. Маш цэгцтэй зохион байгуулалттай. Айгу сүрдмээр бас гоё байна. За тэр ингээд вау. Жихэд нөгөө Монгол цэргийн сүр жавха. Жихэд сүр жавха энд харагдаж байна да. Вау. Би нөгөө нэг Бат Эрдэнэ дүүгийн хүсэлтийг биелүүлэх гээд ингээд юу ятсан байна. Энэ цэцэг аваад хүрээд ирсэн байна. Тэгээ Бат Эрдэнэ дахин амьд цэцэг одоо үнэхээр тэр Жубо хотоос одоо Насанбат ахлагчийн энэ тэр гуугаад гадуур үнэхээр амьд цэцэг байсангүй. Ахын тэгээд нэг ийм гоё хиймбэл цэцэг тэгээд ийм бамбууштай ингээд
авцсан байгаа. Тэгээ одоо би ингээ их нэрт нь гардуулаад өгчнө. Тэгээ энд одоо ямар үйл ажиллагаа болж ийн гэхлээр өнөөдөр нөгөө салбарынхаа удирдлынхаа сарынхаа тэргүүнүүдийг шалгаруулсан. Тэгээ нүүбийнхаа 80 жилийн ой зориулаад тэгээ манайхан нэг гоё юм хараа юм ерөнхийдөө ингээд энгийн хувцснуудаа өмсөж хагаад бас ингээ хоорондоо юм гоё урлагийн ийм тоглолт наадам хийд юм байна. Ер нь бол энэ цэргүүдийн чөлөө цагийг бол ингээд маш гоё ийм гоё завгүй өнгөрөөд юм байна. Ийм оюунлаг тийм Монгол бичгээр сураал, спортоо хичээлэл, тэмцээн наадам болоод урлагийн тоглолт явагдаад тэгээ би ингээд Бат Эрдэнэ дүүгээр бас ингээд бичлэг хийлгүүлээ авцсан байгаа. Тэгээ бичлэгийг би одоо энэ тайзан дээр гаргуулахаар бас ярьсан байгаа. Тэгээ Бат Эрдэнэ ах нь бол үнэхээр хичээгээд амьд цэцгэд олж чадсангүй. Тэгээд одоо их нэрт нь би тайзан дээрээс бинчлэгээ өргөд энэ бичлэгтээ оруулчихнаа. За манайхан чи ингээд энгийн хувцснуудаа өмсөж ямар гоё өөр харагддаг юм бэ. Энд одоо нэг араб хүн суугаад байна уу, монгол хүн суугаад байна уу? Монгол хүн байна шүү дээ. Йоо манайхан гэхдээ өөр айгүй шат гоё өөр харагддаг юм байна. Нэрээ ингээд бас нэг өдрийг ингээд өнгөрөөвөл ямар гоё харагдаж байна манайхан бүр. Ингээд гоё цэрэг хувцсгүй гоё ингээд бөөндөө айгүй гоё харагдаж байна. Одоо манай нөө октоодыг ингээд харалтаа бүр шаал өөр. Түрүүний цэрэг хувцтай октод мөн үү шүү. Монголоос өөр гид октод хүрээд ирсэн юм уу? Тий ингээд манайхын чи ингээд айгүй гоё ярагдчих шүү дээ энгийн хувцтай. Гоё юм байна те ингээд тий нэг өдөр гоё ингээд гоё энгийн хувцтай. Тэгээ яг манай нөгөө одоо нөгөө харуул маруул албан үүргийг гүйцэтгэж байгаа хэдмэн бол яг юутайгаа байгаа. Дөрөв хувцтайгаа байгаа. Тэгээ би ч гэсэн дагаад бас энгийн хувцас өмссөн. Мөнхөө энэ шүлгийг сонсоод ээжигээ санаж байна уу? За ээжтэй бид нар гэрээ. Ээжтэй хайртай шүү. За. Ээж үүргээсээ амьдч байна. За баярлалаа. За тэгээд энд ямар гоё энэ ээжийн шүлэг яваад сонссон чи бүр ээжигээ санацлаа. Бүр ээжигээ санацлаа. Йоо за ээжээ хүн тэндээ хайртай шүү. Энд чи маш гоё ээжийн шүлэг сонсоод би бүр ай бүр ээжигээ санацлаа. Санж ин ээжигээ. Ээжтэй хайртай шүү гэд хэлчих шүү. Ээжтэй бас хайртай шүү. Ерөөс ингээд нөгөө цэргүүд маань шал өөр хүмүүс болоод ингээд гараад ирж байна. Ерөөс нь л авьяас юм байна. Йоо, энэ мөнгө дуулчих шүү. Ямар гоё юм бэ? Тэмдэг үлби бас бодрэмэр цааш шиг номоныг бүртээ хөнгөрваа. Бидний тоглоом гашин. Арга дуулын өрөө дижсэн. Бас энэ үцэцгээ дэвбэ. Хараатан картын чөлөө. Я жарны татчих байна. Somebody gonna go get bone. Give it. Wow. Аялагч мөг сэлбэг таныг тайзнаа хүлэтэн өрж байна. Хүүе намайг өрчлөө шүү дээ. За ингээд мөнхөө гараад ирээ. За одоо би нөгөө Бат Эрдэнэ дүүгийн мэнчилгээг хүргэх гэж байна. Баярлалаа. Намайг нөгөө энэ өмнө судаан руу ирж байгааг одоо нөгөө бас ингээд мэдээлэл ингээ ерөөхдөө та хэд мэ нөгөө хүрээд тэгээд одоо энд алба хааж байгаа нэг бүсгүй одоо нөхөр нь бол өөрөө бол мань хүн Монголд бас цэргийн албанд байдаг хүн хөдөө орон нутагт дүүгээс бол ингээд бас видео бичлэг авцсан байгаа. Тэгээд нөхрийнх нь видео мэнчилгээг нь энд гарсны дараа ингээд эрхэм бүсгүйг бол үрья гэж бодож байна. Чамдаа имжлэг үзэх өдрийн мэндийг хүргэе.
За миний арих үед өөртөө санаа зовох зүйл байхгүй шүү. Хар гэрэн сайн байгаа, хүүхэд хоёр маш сайн байгаа. Миний арь бие бодоод зэрэг төвшнээс таалгасан үргээ мадаггүй биелүүлээд Монгол цэргийн нэр хүндийг өндөр төргөөд үргээ амжилттай биелүүлээд их ондоо гэрээ. Чамдаа хүүхэд хоёр заар бүх хайртай шүү. Миний мэдлэгийг дамжуулж өгсөн аялагч дүүр мөнгөцөлмөг ах болон Монгол Улсын цэргийн багийн 15 дугаар ээлжийн удирдлага бишта нийт бие бүрэлдэхүүндээ баярлалаа. Та бүхний ихийг зөвлөх гэрээ үйлсэнд амжилт хүсье. Одоо сайн дээр удахгүй уулзъя. Авьяастай хоёулаад нь дүндээ хайртай. Сайн аа. Чамдаа. За ингээд Чин Даюшийн бэмц сүрэн би яг аль салаар би хажууд сууж исэн юм байна шүү дээ. За ингээд Чин Даюшийн бэмц сүрэн маань ингээ гарч ирлээ. Тэгээд таны хань ижил бол үнэхээр бүр маш их хичээсэн шүү. Ингээд бүр айгүй хичээл зүтгэл гаргаад. Тэгээ би нөгөө хүн тэгэж их надаас гуугаад байхаар чинь тэгээ би үннээ хэлсэн байхгүй. Би ингээд одоо өмнө судаанд ирлээ бол ингээ бас ингээд цэргийн албаныхаа үүрэг үгээр нь явах гээд болохгүй. Гэхдээ ах нь хичээе гэж хэлсэн. Тэгээд за одоо нөхөртэй хандаад юу хэлмээр байна? Тий амар толгомдчихлаа. Гэхдээ маш их баярлалаа. Үргэлж арыг минь дааж байдаг чамдаа маш их хайртай шүү. Хичээнэ. Үргээ нэр төтөө биелүүлээд очно гэж хэлье. За баярлалаа. Ингээд сарнаа цэцгээ гардуулъя. За энийг авч байгаарай гэх. За. Нөхөр зүгж байгаа шүү. За ингээд даалгавраа маш амжилттай биелүүллээ. Ангийн хөтөлбөрүүд амар мэдрэмжтэй юм байна заяа. Би нөгөө таныг мэдэхгүй штэ нэр мэр. Тэгэнгүүт яг зориуд миний суудлыг танд хувирсан байгаа байхгүй. Тэгээ би таны нэрийг хэлээд энэ хүн яг энд байгаа юу гэж баталгаажуулаад тэгэл орхисон байхгүй юу. Байгаа. Тэгээд зохион байгуулаад өгье. Тэгээ яг бит хоёрыг бас зэрэгцүүлж ингэж суулгасан байх шүү. За маш баярлалаа. Тийм тусахтай. Вау. За эндээ тэгээд энийг ардаа. Ийм гоё миний зурагтай. За ингээд ийм гоё. Аяг өгсөн байна надаа. Би ингээд сүүлийн үед удаан спорт хапуудыг бүгдийг Монгол Улсын төлөө зүтгүүлээ ёслуулаад байгаа. За энэ үгийг нэг хэлүүлээд хий. За ёсолж байгаа. За Монгол Улсын төлөө зүтгэе. За тэгээд би одоо ингээд яг нийт ингээд 72 дахь улс маань бол өмнөд Судан улс болж байгаа. Тэгээд ер нь бол 200 улсыг бүгдийг нь тойрно гэсэн зорилго байна. Тэгээ яг одоо ингээд 72 дахь улс дээр ирээд яг би ингээд та бүхний одоо царайг харчаад хэлж байгаа юм биш. Одоо яг энэ бол миний үнэн сэтгэл зүрхнээсээ гарч байгаа үг. Миний бол одоо энэ ажлын хугацаанд хамгийн их одоо сэтгэл зүрхэнд минь тийм ээ ой санамжинд минь хамгийн хүчтэй дурсамж мэдрэмж бол ингээд өмнөд Судааны Мон Батлон 15 дээр үлдэж байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эрхэм нөхөд баяртай. Монгол Улсын төлөө зүтгэе. За баярлалаа. За тэгээд энэ нэгдсэн үндэсний байгууллагад одоо зориулсан энэ тоглолт за мөн эдний одоо волейболын лиг гэдэг юм чөлөөт цагаа ингэж өнгөрөөдөг. За энэ бол энэ албан агчдын сэтгэл зүйд маш чухал нөлөө үзүүлдэг бол би яг энэ өөрийнхөө биеэр айгүй сайн мэдэрч ойлгоод байгаа. Яг тэгэхээр хүн ингээд удаан хугацаанд одоо ийм ятуурл ихтэй тий ялангуяа Африкийн орнууд маш олон эрсдэлтэй халуун ийм хуурай уур амьсгал тэгэл гараал битүү тоос шороо гуйлга гуйсан хүмүүс ядарсан хүмүүс энэ тэндгүү ингээл маш олон өвчин одоо янз бүрийн ийм эрсдэл айгүй өндөр ийм улсад бол байгаад тахаар хүн ер нь жоохон удаад ирэхээр ингээл үлсэн ядарна цангана гэр бүлээ санана ганцаардна ингээд сэтгэл зүйн хувьд бол ер нь айгүй хүнд болчдөг. Тэгээ энэ хэд мөн бол бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд одоо өдөр тутам л эрсдэл маш хүнд нөхцөлд ингээд ажиллаж байгаа. Тэгээ тийм учраас чинь энэ тоглолтод одоо энэ хэд мөн бэлтгэх гэж л тийм ээ хичнээн хоног өдөр сарл ингээд гоё энэ хамтдаа ингээд энийгээ бэлдээл сэтгэл зүйгээ ингээд гоё өргөж байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас бол энэ бол маш зөв үйл ажиллагаанууд бол явж гинэ гэдгийг одоо би хөндлөнгийн яг өөрөө байнгын ийм усуудаар явж байгаа хүний хувьд бол маш их ойлгосон. Тэгээ би энэ чинээс бол маш сайхан цэник аваад ингээд
дараагийн Рванда улсаас хөдөлсөн. Тэгээд Монгол цэргүүд маань бол надад нөгөө уламжлалт ёсоор нөгөө орон нутгийн айлд энэ төр бас намайг оруулах боломжоор хангасан л та би энэ дөрвөсдийн хоорондын айл майлаар бол орсон. Гэхдээ би бол тэр бичлэгээ ерөнхийдөө оруулахаас татгалзаад ер нь зөвхөн ингээд сайхан өмнө судаа улсад Монгол цэргүүдийнхээ амьдралыг харуулъя гэж бол шийдсэн. Тэгээ нийтдээ бол надад бараг 3-аас 4 цагийн ийм урт бичлэг бол хийгдсэн. Маш олон үйл ажиллагаанууд болсон. Тэгээд миний одоо нэвтрүүлгийн маань минутын стандарт бол ерөнхийдөө 60 минутанд багтаадаг учраас тэгээд би бол одоо маш олон бичлэгийг оруулж чадаагүй. За мөн дээрсэн сайхан ийм одоо урлагийн авьяастай ийм хүмүүс байдгийн. Тэгээд энэ захирагч бас өөрөө их тийм урлагийн авьяастай хүн байсан. Тэгээд би нэг энэ төгсгөлд нь нэг бичлэгийг зөвшөөрлгүй оруулъя гэж бодлоо. За ингээд бүгдээрээ Монгол улсын төлөө зүтгэе.